За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ юу ярилцах вэ гэхээр маркетер болсон хөдөлгөөн, тэгээд удахгүй эхлэж байгаа хөрөнгө оруулалтын сургалт, тэгээд худалдааны дайнтай холбоотой асуудал, энэ худалдааны дайнтай холбоотой асуудал маань цаашдаа хүндрэх юм бол хаа хүртэл явж болох вэ гэдэг талаар ерөнхийдөө ярилцах гэж бодлоо. Тэгээд энэ худалдааны дай маань хурцдах юм бол ямар нөхцөл хүртлээр хурцдаж болох талаар ерөнхийдөө бас ярилцъя гэж нэлээд бодож байсан. Тэгээд өнөөдөр ямар ч үсэн энэ сэдвээр бас ярилцъя гэж бодлоо. Тэгээд хамгийн түрүүнд маркет маань яасан бэ гэхээр өчигдөр хоосон видеонд би 5400-ийн саппортыг S&P 500 маань алдснараа үргэлжлүүлэн унах боломжтой гэж би харж байна гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлэн унасан. Тэгээд 5275-ыг бид нэр саппорт байна. Ерөнхийдөө опшн шинжилгээ хийх юм бол 5275 хүртэл унах боломжтой гэж хэлсэн. Яг өнөөдөр 5275 хүртэл унасан. Тэгээд энэ маань бас опшн судлах ямар чухал юм бэ гэдгийг бас харуулсан. Тэгээд дараагийн хөрөнгө оруулалтын сургалтаар бид нэр юу ярилцах вэ гэхээр 4 удаагийн хичээл орно. Америкт 5 сарын 9-нд, Монголын орлохоор 5 сарын 10-нд эхэлнэ. Тэгээд Чикагогийн цагаар орой 6-аас, Монгол болохоор өглөө 7-оос хойш таарч байгаа. Тэгээд эхний хичээл маань техник шинжилгээ, хоёр дахь хичээл маань болохоор опшнтой холбоотой сургалт. Гурав дахь хичээл маань хөрөнгө оруулалтанд хэрхэн хэмэл оюун ухаан хэрэглэх вэ гэдэг хичээл ороод, дөрөв дэх дээрээ болохоор багц ерөнхийдөө бүрдүүлэх онол. Тэгээд thematic investment буюу сэдвчсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх вэ гэдэг энэ хичээлүүдийг орно. Тэгээд хичээлийн хувьд мүлжүүртэй булангийн гишүүдэд үнэгүй. Тэгээд мүлжүүртэй булангийн эрхийг нэг жилээр аваад сургалтын хэргийг та нэг жилээр авна. Тэгээд сургалт маань ойролцоогоор сар болгон явах юм бол та сар болгон болсон хичээлүүд дээрээ хичээлүүд үзэх боломжтойгоос гадна инх manalc.com дээр орж байгаа бүх хичээлүүдээ бүгдээр ингээд нөхөж үзээд харах тийм боломжийг бас бүрдүүлж байгаа. Тэгээд хичээлийн хувьд бол энэ хүү хичээлийн бичлэг маань болохоор үлдэхгүй. Ягаад гэхээр хүмүүс нөгөө хичээл дээр юм асуугаад ярилцах боломжийг олох үүднээсээ бичихгүйгээр зүгээр шууд ярилцаад явах юм хичээлүүд байгаа. Тэгээд үндсэн хичээлийн материалууд маань бүгдээрээ инх manalc.com дээр ерөнхийдөө ордог байгаа. Тэгээд multiverse.com дээр бид нэр 7 хоног болгоо нийтлэл оруулдаг чат нэрээ бид нэр сүүлийн үеийн арилжааны айднуудаа ярьдаг. Өнөөдөр жишээ нь маркет унахад бид нэр ямар хөтөлбөрүүдийг жишээ нь оруулж исэн бэ гэхээр Walmart болон Apple-ийг жишээ нь шортлох айднуудыг оруулсан. Тэгээд бүгдээр ерөнхийдөө амжилттай явсан. Гэх мэтлэн тэгээд өглөө би жишээ нь Apple ерөнхийдөө энэ мэдээнүүд нэлээд сүргээр нөлөөлөх болов уу гэдэг ийм таамгийг бас гаргаж ирсэн байгаа. Тэгээд multiverse.com дээр та бүхэн ороод хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг зааврыг харж болно. Тэгээд бүртгүүлэх зааврын дээр энэ хүү зааврын дагуу одоо та бүртгүүлэх юм бол 10% хөнгөлөлттэй буюу жилийн $720 төлбөртөөр авах боломжтой. Картаар төлбөрөө төлж болно, зоосоор бас төлж болно. За. Тэгээд яриг үргэлжлүүлэх юм бол Паул өндөр яриа хийсэн. Яриа бол мэдээж боломжийг удажгүй яриа болсон. Гэхдээ надад таалагддаг үс нь юу байсан бэ гэхээр худалдааны дайн болоод маркет нийлэн савлгын өндөртэй айдас ихтэй байгаа нөхцөл дээр маркетыг тайвшруулах юм яриаггүй. Тэгээд өнгөрсөн видеонуудад бид нэр ярьж байсан Төв банкны мэргэжлэн гарч ирээд бид нэр зах зээлийг дэмжихэд бэлэн байна гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээд энэ маань ерөнхийдөө бол булш мэдээлэл байна гэж ярьсан боловч өнөөдрийн яриагаар бол Паул нэлийн хогш ирсэн. Хогш гэдэг мэдгүй усаад байгаа бол ерөнхийдөө Төв банкны яриаг хөрөнгө оруулагч юу гэж үздэг вэ гэхээр хогш болон довиш гэж ярьдаг. Довиш гэдэг маань илүү булш яриа, хогш гэдэг маань илүү сөрөг тал руугаа ярьж байгаа яриануудыг ер нь бол хэлдэг байгаа. Тэгээд Паулын хувьд бол мэдээж ажилгүйдэл бага байна. Инфляц буурж байгаа. Гэхдээ тарифаас болоод инфляц үүсэх асуудал эрсдэл байгаа учраас боломжтой бол байхгүй болохгүй. Тийм болохоор бодлогын хүүгээ одоо бууруулах гэж яахгүй гэдэг иймэр дутаг бүхий юмнуудыг бол ярьсан байгаа. Тэгээд Паулийн хэд хэдэн сэдвүүдээр хийсэн асуултуудад ерөнхийдөө хэрхэн хариулсан талаар хэдүүлээ онцолж бас ярилцъя. Тэгээд иммиграшнтэй холбоотой асуудлыг юу гэж ярьсан бэ? Цагаачлалтай холбоотой асуудал дээр Паул юу гэж ярьсан бэ гэхээр өнгөрсөн хугацаанд цагаачлал их байсан маань эдийн засгийн өсөлтийг сайн байлгахад тусалсан. Тэгээд Трамп ерөнхийлөгч гарч ирээд цагаачлал ерөнхийдөө буурснараа эдийн засгийн өсөлт ерөнхийдөө дагаад буурах магадaltaй. Гэхдээ давхар ажлын байр буураад тэгтээ ажил хийх сонирхолтой хүмүүсийн тоо давхар буурснараа ажилгүйдлийн тоо маань үргэлжлүүлэлт нь доогуур байх магадaltaй гэдэг нэг иймэрдүү юм ярьсан. Гэхдээ хууль бус цагаачлалд орж ирснээр Америк иргэдийн ажлын сонголтыг ерөнхийдөө бууруулсан гэдэг статистик судалгаанууд бас олноор ер нь бол гарч ирж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол нэлээд хариуцлагагүй юм шиг надад бол яриа мэд санагдсан. Гэхдээ тийм өнгө аястай бол яриаг зүгээр л иммиграшн их байсан учраас ажил хүч их байсан, эдийн засгийн өсөлтөнд нөлөөсөн гэж ярьсан. Мэдээж энэтэй бол нэг талаас нь санал нэгдэж байгаа. Fed put-тэй холбоотой асуудал асуусан. Тэгээ Fed put нь болохоор юу гэж асуусан бэ гэхээр some people believe the Fed will intervene if the stock market plummets, the so-called Fed put, are they correct гэж асуусан. Гэт монголоор англиар яриад байгаа тийм. Нэг юм шилжилтээ сайн хийж чадахгүй. Тэгээд ер нь бол Fed put гэж юу яриад байгаа вэ гэхээр зах зээл докторгүй болох юм бол Төв банк орж ирээд
зах зээлийг тогтворжуулт юм байна. Төв банк юу нөө орж ирээд зах зээл тусалт юм байна гэдэг нэг юм зах зээл дээр буюу хөрөнгө оруулалтын зах зээл дээр юм ойлголт байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүү ойлголт маань хинээс гаралтай вэ гэхээр 1987-оос 2006 оны хооронд Төв банкны chairman байсан Alan Greenspan-ийн үед гарч ирсэн байна. Тэгээд Alan Greenspan-ийн үед юу болсон бэ гэхээр 1987 онд Black Monday гэдэг уналт болж исэн. Тэгээд тэр үеэр бол орж ирээд зах зээлийг ерөнхийдөө дэмжих үйлдэлүүд хийж исэн. Юу гэхээр зээлийн хүүг бууруулах, банкнуудтай хамтарч ажиллах энэ гэсэн юм ажлуудыг хийж исэн. Дээрээс нь бүр Chicago-гийн option market дээр хүртэл орж ирээд clearance house-д нь тогтворжуулах үйл ажиллагаанд нь жишээ нь дэм тус үзүүлсэн гэдэг ийм төвх байд юм. Тэгээд бас нэг сонирхолтой гол ер нь яг энэ Fed put гэж зүйл үнэхээр байдаг юм байна гэдгийг маркетууд ойлгуулсан үйлдэл нь юу болсон бэ гэхээр 1998 онд Long Term Capital Management гэдэг компани. Энэхүү компани маань юу гэсэн бэ гэхээр Black-Scholes гэдэг энэ Nobel-ийн шагнал авсан option үнэлгээний модулийг гаргаж ирсэн хүн математикч тийм бий болгож ирсэн hedge fund ахгүй. Тэгээд бонцтой холбоотой арилжаа хийдэг, basis trade гэдэг зүйл хийдэг. Тэрийг дэлгэрэнгүй техник юмнуудын дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй. Ямар ч байсан эдний позиц маань утгаа алдаад амар том leverage-тэй болоод бүтэн ерөнхийдөө санхүүгийн зах зээлийг тэр чигт нь аваад нуурах боломжтой болж байна. Тэгээд энэ асуудлаас болоод Alan Greenspan орж ирээд бодлогын хүүг бууруулад ерөнхийдөө зах зээлийг дэмжих юм бодлого явуулснараа юуг зах зээлд ойлгуулсан бэ гэхээр окей, Төв банк маань те зөвхөн инфляцийг баг байлгаад ажилгүйдлийг баг байлгахаас гадна ер нь санхүүгийн зах зээлийн доктортой байдал дээр хүртэл анхаарал тавьж энэ дээр оролцсон юм байна буюу нөгөө Fed put гэдэг энэ хамгаалалт ерөнхийдөө байгаа мэн гэдэг ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр Trump put гэж хүмүүс яриад байгаа. Trump put гэдэг нь тэгэхээр юу хэлээд байна гэхээр Trump орж ирээд зах зээлийг бас дэмжинэ гэдэг ийм хүлээлт зах зээл байгааг хэлээд байна. Тэгэхээр Fed put гэж байдаг гэсэн энэ үнэн үү одоо тэгээ энэ зөв үү хүмүүс ингэж ярьж байгаа зөв юм уу гэдээ асуусан чинь Powell юу гэж хариулсан бэ гэхээр I am going to say no with an explanation mark буюу айгу хүчтэйгээр ерөөхдөө бол үгүй гэж хэлж байна гэсэн. Тэгээд энэ маань бол мэдээж bearish яриасан. AI-тэй холбоотой AI буюу хиймэл оюухантай холбоотой асуулт орж ирсэн. Тэгээд хиймэл оюуханы талаар юу гэж бодож байна гэсэн чинь ерөөхдөө бол айгу хурдтай хүчтэй ерөөхдөө хиймэл оюухан бол зах зээл дээр нэвтэрч орж хүмүүсийн амьдрал руу орж ирж байна. Би анх бол AI-ыг хиймэл оюуханыг Google-ийн сайжруулсан хөлбөр юм болов уу гэж бодож ирсэн. Одоо бол би юу гэж бодож байна гэхээр хүний сайжруулсан хөлбөр юм байна гэж бодож байна гэсэн. Тэгээд хүмүүсээс мэдээж тэр хэлс үгэнд нэлийн инээсэн бас айгу гоё комент байсан. За эндээс хэдүүлээ юу руу шилжих вэ гэхээр худалдааны дайм. Трамп болон Ши Жинпиний хооронд, Америк болон Хятадын хооронд ерөнхийдөө энэ худалдааны даймыг нэлээд хурцсаад байгаа. Бусад орнуудын хувьд болохоор Трамптай холбогдсон, уцаар ярий, хилцээр хий гэсэн иймэрдүү байр суурьтай бол Хятадын өнцгөөс бод илүү тийм эсэргүүцэх сөрөг арга хэмжээ авах те англиар тэрийг юу гэж яриад байгаа гэхээр retaliate хийх гэж яриад байгаа байхгүй. Тэгээд retaliatory team арга хэмжээнүүд Хятадын зүгээс бол аягүй их аваад байгаа. Тэгэхээр энд юу болоод байна гэхээр мөнхөртэй болноор өмнө тайлбарч ирсэн. Энэ хүн худалдааны дайм нь Америк Хятадыг шахах бусад ерөнхийдөө холбоотой орнуудтайгаа нийлж агаад Хятадыг нэг талаас нь одоо ганцаар дуулах те isolate хийх буюу тусгаарлах юм бодлого яваад байна гэдэг нэг юм хамгээ гаргасан байгаа. Тэгээд Трампын зүгээс бол Америкийн ерөнхийлөгчд бол 4 жилээр сонгогддог. Дээд нь 2 удаа сонгогддог. Трамп 2 дахь ерөнхийлөгч болж байгаа. Дундуураад нэг завсартайгаар 2 дахь сонгож байгаа анхны ерөнхийлөгч. Тэгээд Трампын хувьд нэг түвшинтэй хугацаа нь хязгаарлагдмал. 4 жилийн дотор бүгдийг хийж амжуулах юм шүү гэж хүмүүс бодож иж магадгүй. Гэхдээ бас тийм ш. Ягаад гэхээр 2026 онд midterm сонгуул болно. Тэгээд Америкийн засгийн газар маань 2 төрлийн танхимтай байдаг. House of Representatives, тэгээд Senators гэж байдаг. Тэгээд сенатууд маань болохоор 6 жилийн хугацаатай. House of Representatives буюу монголоор одоо тэрийг юу гэх юм те танхимын төлөөлөгчд гэж орчуулах болох. Тэр өнөхөд төлөөлөгчд маань 2 жилийн хугацаатай сонгогддог. Тэгэхээр 2026 онд Конгресс дээр өөрчлөлт ороод Republican нам маань ялагдах магадлал байгаа гэсэн. Трампын магадгүй рейтинг унах юм бол те эдийн засаг жоох игүүтэд явах юм бол хүмүүсийн дунд рейтинг нь унах магадлалтай байхгүй. Одоогийн байдлаар бол рейтинг сайн байна. Тэгэхээр юу вэ гэхээр Трампын хувьд муу мэдээнүүдээ энэ жилд нь бүгдийг нь овоолоод шаардлагатай өөрчлөлтүүдээр бүгдийг нь энэ жил хийгээд 2026 оноос эдийн засаг буцаа сэргээд орж ирж байхад midterm руу аягүй хүчтэй орж ирэх сонирхол байгаа гэсэн. Ши Жинпиний зүгээс харах юм бол Хятад угаасаа
мэдгүй сонгуул ер нь болд юм уу хятадд. Тэгэхээр CGP нь одоо солигдох одоо ямар ч төлөв байхгүй насаараа ерөнхийлөгч явах таваар шүчээс хүлээж идэл болох гэдэг байгаа байхгүй юу. За энэ Трамп ингэж солиорчлаг дахиад нэг хэдэн жил хүлээчих юм бол магадгүй midterm болох юм бол Republic нам ялгчиж магадгүй те House of Representatives одоо House дээрээ нэгсэн доо majority буюу олонхоо алдчих магадгүй олонх биш болчих магадгүй гэж бодож магадгүй эсвэл дахиад нэг 4 жил хүлээж юм бол энийгээ солигдоод Аагийн нөхөр гараад ирнэ тэгээд Байден шиг мөнгөн дуртай нөхөр байвал бид нар хахуулдаад хүүхэд мөхтийн бас юу гэдэг тийм мөнгөөр өгч чад хар тамхи хүүхэд ингээ сайхан харгалцсан гэд бодож иж магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр Трампын зүгээс энийг ойлгож байгаа. Трампын administration энийг ойлгож байгаа учраас энэ хятадтай холбоотой дайныг маш хүчтэйгээр хурдтайгаар хийгээд энэ хүү өөрчлөлтийг ерөнхийдөө хурдан хугацаанд авчих юм сонирхол байгаа даа гэсэн үг. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол хятадтай давуу тал нь байгаа даа. Гэхдээ leverage буюу нөгөө хөшүүрэг гэдэг талаас бол Америкт хөшүүрэг байгаа. Яг л Америк илүү хүчтэй байна. Дээрээс нь Америк импортлогч орон учраас яг үүндээ бол худалдааны дайнаас болоод илүү хохирж байгаа орн нь хятад байгаа. Яг л хятадын эдийн засгийн модель мань өөрөө яаж ажилладаг вэ гэхээр экспортын дээр үндэслэлсэн ийм орн баггүй. Тэгэхээр юу вэ гэхээр хятад хүмүүс бол орлого олохороо тэрийг илүү хадгалдаг бол Америк хүмүүсийн хувьд болохоор орлогынхаа ихийг зарцуулаад хэрэглээд гаднаас юм хум аваад ингээд ийм консюм хийдэг, хэрэгэлдэг ийм эдийн засаг ерөөхдөө байгаа. Окей. Одоогийн байдлаар бол яг энэ худалдааны дайнтай холбоотой статус одоо мэдээнүүдийг харах юм бол би бол юу гэж хэлэх вэ гэхээр Америк бол энэ худалдааны дайн дээр бол одоогийн байдлаар ялж байгаа. Нэгт Панамын каналыг эргүүлээд авцсан. Тэгээд маш олон компаниуд Америкт хөрөнгө оруулалт хийх босноо илэрхийлсэн. Би буруу санаагүй бол Hyundai, Samsung, өөрчлөж үйдэн те Samsung, Honda, Toyota, TSMC тэгэл одоо Nvidia те зөндөө олон компаниуд Apple байна. Маш олон тэрбум долларуудыг ерөнхийдөө Америкт эргүүлэн хөрөнгө оруулалт хийнэ. Америкт одоо үйлдвэрлэлийг бид нэр дэмжинэ гэдэг ийм мэдээллүүдийг нэг нэгээр хийсэн. Тэгээд айгүй олон компаниуд байгаа. Эрүүл мэндийн компаниуд байгаа. Johnson гэдэг компани чинь бас айгүй олон тэрбум долларыг Америкт эргүүлэн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол миний бодлоор бол одоогийн байдлаар бол худалдааны дайнд бол Америк илүү хожиж байгаа. Хятадын зүгээс бусад орнуудтай хамтраад Америкийн эсрэг арга хэмжээ аваа гэж хэлсэн боловч тэр маань өөрөө ажил болоогүй. Дээрээс нь хятадтай хөрс зэрэгэлдээ орнууд болох те Вьетнам, Япон ч гэдэг юм уу, Тайван ч гэдэг юм уу эдгээр орнууд маань бүгдээрээ ерөнхийдөө Америкт илүү хамтарч ажиллах сонирхолтой байгаад байгааг бас зах зээл дээрээс харах боломжтой байгаа байхгүй. Тэгээ мэдээж хэд хэдэн ерөнхийдөө сонирхолтой статистик мэдээллүүд гарсан нь юу байсан бэ гэхээр Трампыг ерөнхийлөгч болсноос хойш дундаж цалингийн хэмжээ ерөнхийдөө бол өсөлттэй гарсан. Тэгэхээр энэхүү өсөлт маань юу байсан бэ гэхээр 25 сарын уналтын дараа ерөнхийдөө бол одоо өсөлттэй гарч байгаа. Тэгэхээр сүүлийн 25 сар буюу 2 жил гаруй уналттай байж байгаа. Трампыг ерөнхийлөгч болсны дараа энэхүү өсөлт маань эргэж орж ирж байгаа. Тэгэхээр тэр утгаараа дундаж хүний амьдрал бол Трампыг ерөнхийлөгч байхад бол магадгүй сайжирж байгаа үр дүн гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ажлын байр бас их болж байна. Тэгэхээр энэ мэдээллүүд маань худалдааны дайнд одоогоор бол Америк ялж байна гэж хэлж болохоор харагдуулаад байна. Тэгээд Nvidia-гийн шинээр гаргаж байгаа Blackwell гэдэг систем дээр үндэслэн H20 гэдэг чипэн дээр хориг тавилаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэс одоо 5 тэрбум гаруй долларын шууд одоо charge буюу expense алдагдал ерөнхийдөө балансан дээр бичигдэхэр боллоо гэж Nvidia ярьж байсан. Тэгээд бүтэн нэг жилээр нь харах юм бол энэс болоод 15-аас 16 тэрбум долларын орлого хийх боломжоо Nvidia алдж байгаа юм байна гэж JP Morgan-оос бас мэдгдсэн байна. Тэгээд өнөөдөр гарсан мэдээллүүд донд юу байсан бэ гэхээр Японоос орж ирсэн төлөөлөгчтэй би уулзлаа. Тэгээд айгүй том дэвшил гарч ийнэ гэж Трамп бичсэн. Тэгээд Японоос ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Японы тэтгэврийн сан хөрөнгө оруулалтанда хятадд хөрөнгө оруулахаа боллоо. Буюу хятадын хувьцаануудыг оруулдаггүй бенчмарк руу индекс рүү шилжлээ гэдэг мэдээлэл гарсан. Тэгэхээр энэ маань бидний өмнө хэд хэдэн ерөөхдөө хардж ирсэн яриануудын нэг рүү дахиад шилжиж гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэхээр нэгт хятадтай худалдааны дайн хийж байна. Хятадын шууд мөнгө рүү нь ерөөхдөө Трамп бол дайрах хаа гэдэг би юм онлыг гаргасан. Тэгэхээр шууд hot war гэж англиар ярьдаг тийм шууд дайн хийгээл бөмбөгдөөл нэгэн рүүгээ одоо юу гэдэг тийм цэрэг илгээгээд ийм дайн хийхээс илүүтэйгээр ийм санхүүгийн дайн хийх баха кармарон дайрах баха нэгсэндээ Ираныг ядуу болох гэж оролцсон шигээ энэ тохиолдолд тэр хятадыг бас Америк ядуу байх гэж оролдох юм болов гэдэг ийм таамгийг би гаргаж ирсэн. Тэгээд энэхүү таамаг маань зүг болж таарч байгаа шиг байна. Тэгээд хит хитэн ярианууд гарч ирсэн нь юу байсан бэ гэхээр
хятадын хувьцаануудыг Америк exchange-үүдээс гаргая, энд арилжаалахыг болиулъя гэдэг юмнуудыг бас ер нь яриад байгаа. Тэгээд Shark Tank-ийн Kevin O'Leary би нэрийг буруулсан юм байж магадгүй. Ямар ч хэлсэн алдартай Shark байдаг. Тэрхүү Shark бас энэ яриаг бас айгүйх яриад байгаа. Тэгээд байсант бол бид нэр шаардлагатай бол энэ үйлдэлийг хийнэ буюу энэ хувьцаануудыг бид нар магадгүй арилжаалахыг болиулж магадгүй гэдэг ийм юмыг бас нэг ярилцлаган дээр бас хальтуурсан байгаа. За тэгэхээр худалдааны дан ширүүсэж байна. Трампын зүгээс бол хятадд бол хүлээх боломж олохгүй. Хятадыг бол ер нь бол айгүй тийм хүчтэй шахах бодлого явуулж байна. Тэгвэл хятадын хариу үйлдэл юу байх юм бэ гэдэг айгүй сонирхол байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар хятадын зүгээс ямар хариу үйлдэлүүд үзүүлсэн бэ гэхээр импортын татварыг мэдээж нэмсэн. Тэгээд LNG болон Америкийн нүүрсэн дээр 15% татвар тавьсан байна. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээс дээр татвар тавьсан. Америкийн бүх бараанаас дээр 124% татвар 125% татвар нэмсэн. Ягаад тэгэхээр Трамп 125% татвар тавьсан учраас тэгээд ховор элементийн хүдэр заяа. Тэгээд соронз, тэгээд wolfram гэнэ. Wolfram гэдэг нь болохоор англиар tungsten байхгүй. Tungsten tape гэдэг нь шүү дээ. Тэрэн дээр хориг тавьсан байна. Шар буурцны импортыг болиулсан байна. Тэгээд Америкаас мод, үхрийн мах, дахианы мах авахыг хоригдсан байна. Тэгээд дээрэс нь Америкаас Boeing-ийн онгоц авах болсон байна. Дээрэс нь Америкийн хэд хэдэн компаниудыг харж агсаалт нэмсэн. Тэр харж агсаалт нэмсэн компаниуд донд болохоор PVH, Illumina, Shield AI гэх мэт иймэрхүү компаниуд байсан юм байна. Тэгээд дээрэс нь Хятадаас Америк руу экспортлдог зарим нэг бараанууд дээр бас хориг тавьсан юм байна. Дээрэс нь TikTok-ийн хэлэлцээр дээр бас саад туруучуулаад тэгээд TikTok дээр ерөнхийдөө бол Америкийн компани худалдаж аваад тэгээд Америкийн TikTok гэж тусад нь бий болгоно гэдэг энэ хүн ажлыг бол залгадуулаад байгаа. Дээрэс нь юаны ханшиг бууруулж эхэлсэн. Бас Америкийн засгийн газрын бондыг гаргаж ирээд зах зээл дээр зарж магадгүй гэдэг нэг иймэрдүү таамаг хүлээлтүүдийг бас бий болгосон байна. Бас дээрэс нь юу хийсэн бэ гэхээр Тайваны иргэн тойронд бүслэлт хийх сургалт, тэгээд Тайваны газар болон усаар дайралт хийх бэлтгэлүүд, дээрэс нь кабель таслах бэлтгэл энэ төр хийсэн. Тэгээд усан доогуур айгүйх тийм кабелүүд байдаг. Тэгээд тэр усан доогуур явж байгаа энэ интернетийн кабелуудыг таслах ийм дадлгууд хийсэн байна гэж би бол ойлгосон. Яг тэр нь бол хятад бол эцсийн хүртэл тэмцэнэ. Бид нар бол ерөөсөө юутай байлтгаад Америктай байлтгаад бид нар бэлэн байна. Энэ төр гэсэн юмнууд аяух ярьсан. Тэгээд хятадын зүгээс яг цаашдаа нэлийн хурцтмал болох юм бол хаа хүртэл явж болохоор харагдаад байгаа гэхээр Тайваны бүслэх боломжтой харагдаад байна. Тэгэхээр Тайваны бүслэн гэдэг энэ асуудлаар бол аягүй олон жил ярьж байгаа. Тэгээд энэ жил Трамп айгүй хүчтэй ерөнхийдөө хятадын эсрэг арга хэмжээ авч байгаа учраас арга хэмжээ авахтаа биш ээ тийм. Бүр юу гэж яриад байгаа гэхээр холбоот нь 70 улстайгаа нийлж агаад 70 гаруй улстайгаа нийлж агаад хятадыг ерөнхийдөө тусгаарлах, бусад орнуудаар ерөнхийдөө дамжуулан Америк руу бараа оруулж ирэхийг хориглох ийм арга хэмжээ авч байна гэж ярьж байгаа. Тэгэхээр Америк мэн дангаараа хятадтай дайн хийгээд нэмэргүн байна гэдгийг өмнөх ерөнхийлөгчийн хугацаанд Трамп ойлгоцсон учраас энэ удаагийн худалдааны дайныг маш хүчтэй хийхин тулд бусад өөр орностой нийлж байгаа хятадыг тусгаарлахын бодлого явуулаад гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш хүчтэй арга хэмжээ авч байгаа. Тэгээд энэний эсрэг бол CGP нь яаж бодож болох вэ гэхээр окей, Америк хувьцаанууд унаад, Apple-ийн хувьцаа унаад, Nvidia-гийн хувьцаа унаад явчих юм бол дотоодоос орж ирж байгаа дарамт нь Трамп дээр орж ирээд тэгээд энээсээ болоод ерөнхийдөө эдгээр өөрсдийнхөө бодлого дээрээ бууж өгөх болов буюу нөгөө cave-in гин гэж яриад байгаа англиар тийм буугаад өгчих юм болов гэж бодож иж болох юм. Тэгэхээр хэрвээ Тайваныг зүгээр ороод юу зүгээр эзлээд авчихгүйгээр Тайваныг бүсэлчих юм бол энэ маань өөрөө маркетд сүргээр нөлөөлнө. Тэгээд маркет унснаас болоод Трамп одоо явуулж байгаа худалдааны дайны бодлого дээр өөрчлөлт оруулж ирэх боломж байж болох байхгүй. Тэгэхээр энэ өнцгөөс нь бас хятадууд харж болж иж магадгүй. Тэгээд угаасаа Тайваныг эзлэн тэгээд Тайван бол хятадын нэг хэсэг энэ төр гэсэн иймэрдүү яриануудыг айгүйх ярьдаг. Тэгээд 1671 онд Qin Dynasty гэлүүд тийм үед ер нь бол Тайван хятад бол яг нэг орон байсан юм байна л да. Тэгээд тэрийг ярьж айгүйх нэг улс гэж үздэг байсан юм байна. Тэгээд 1949 онд иргэний дайн болоод Америкийн ерөнхийдөө дэмжиж исэн Republic of China гэдэг тал маань одоо хятадын байгаа энэ коммунист намд ялагдаад тэгээд ухраад Тайванд руу ухарцсан. Тэгээд Тайванд ерөнхийдөө бол өөрсдөө тусгаар улс болоод ингээд өөрсдийн гэсэн үндсэн хуультай, өөрсдийн гэсэн ерөнхийлөгчтэй, өөрсдийн гэсэн пассворттай, өөрсдийн гэсэн хууль зүйтэй ийм арчилсан орн ерөнхийдөө бол болоод явандаа ингээд хөгжөөд явсан байдгийн байна. Тэг ямар ч байсан
Тайваны хувьд юу нэг аягүй сонирхолтой вэ гэхээр Тайван дэлхийн нийт одоо боловсронгуй хагас дамжуулагчийн 90% Тайван дангаар нь хийдэг. Тэгээд энэ TSMC гэдэг компани маань үнэмлэхүй монопол мундаг компани байгаа. Тэгээд Тайваны хувьд өөрөө бол тийм байгалийн баялаг аягүй муутай. Нийт эрчим хүчнийхээ хэрэглээний л гэхэд 97% гаднаас оруулж авдаг. Тэгээд нийт хоол хүнснийхээ 70% гаднаас авдаг ийм гаднаас аягүй хамааралтай нэлээд технологичсон буюу хагас дамжуулагчийн зах зээл дээр тэргүүлдэг ийм мундаг орн байдаг юм байна. Тэгээд Хятадын зүгээс бол цаашдаа Тайваныг бүслэх боломжтой. Тэгээд Тайваныг бүсэлснээрээ юу вэ гэхээр нэг тийм мессеж өгөх байхгүй. Юу ороод нэг point бууз жаалаад тахаас илүүтэйгээр эн чинь ингээд асуудал хурцдах юм бол иймэрдүү нөхцөл рүү шилжих боломжтой юм байх шүү гэдэг үйлдэл Хятадын зүгээс хийх магадлал бол айгүй өндөр гэж би бол хараад байна. Тэгээд энэ хэрвээ ийм үйл гарах юм бол зах зээл айгүй хүчтэй болно. Тэр тусмаа Тайваны TSMC гэдэг одоо энэ хагас дамжуулагчийн компани хувьцаа бол нэлээд хүчтэй болно. Тэгээд зах зээл дээр яг энийг олж харж ийн үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ энээс болоод магадгүй алт тоос нэлээд хүчтэй өсөж байж магадгүй. Дээрээс нь алтан дээр ямар онолоо гэхээр Хятадаас capital flight буюу хөрөнгийн гадагшаа шилжих урсгал ерөнхийдөө яваад иж магадгүй. Тэгээд Хятад маань болохоор capital control буюу мөнгөний урсгалыг ерөнхийдөө бол байнгын хатуу ингээд нягт барьж идэг юм орон. Тэгээд Хятадд бол хүмүүс юу худалдаж авч болдог гэхээр алт худалдаж авч болдог. Тэгээд энэс болоод алт ерөөсөө ямар ч тасралтгүй бараг зогсолт байхгүй өсөд байгаа. Тэгээд маркетер яг үндэ бол огт хувцас байхгүй, coin авахгүй зөвхөн алтцтай хүмүүс байсан бол маш happy байхаар одоо. Тэгээд айгүй олон жил хүмүүс ингээд алтлуулсан гэж YouTube-ээр нэг битүү яриад байдаг нэг балаа нөхдөд байдаг шүү дээ. Тэг яг хуу эвдэрхий цаг хүртэл хоногт 2 удаа зүв байдаг гэдэг шиг асар олон жил тасалтгүй алт ирсэн нөхдүүд бол энэ жил бол яхахгүй бодоолох чинь. Тэгээд алтан дээр бол ийм онол байгаа. Тэгээд энэ удаагийн мэдээлэл маань та бүхэнд сонирхолтой байсан болоо гэж бас найдаж байна. Тэгээд дараагийн дугаар бол thank you guys.